Байцгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэндчилгээ үргэлжийн хамт олноос та бүхэндээ гигэн хайрын баярыг өгсөн ээлжид эрхэм мэндчилгээгээ зэвсэгт хүчний 303 дугаар ангиас талилуулж байна. Хайртай хань Эрдэнэ баяртай хэмээн хаяглаж хань олон хөөрхөн үрсийн зүгээс илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа уламжилцгаая. Самэн уу? За, албан тавтай байна уу? Манай налагчуудаа хайр түгэе мэндчилгээ үргэлж маань үргэлжсэн. Яг энэ цаг мөчид хэдийн цэргийн 303 дугаар анги тэр дундаа зэвсгийн албаны ахлах офицер дэслэгч Эрдэнэ баяр хэмээх эрхэм залууг зорин хүрэлцэн ирээд байна. Энэ өдрийн мэнд хүргэе. За, баярлалаа өдрийн мэнд хүргэе. За, өнөөдөр бол 2 дугаар сарын 14-нд ямар өдөр вэ? Гэгээ хайрын өдөр. За, тэгэхээр мэдээж гэгээ хайрын баярыг өгөхөж манай хамт олноор дамжуулж танд маш гоё сэтгэлийн илгээмж ирснийг бид уламжилж яваа учиртай. Тэгэхээр хайрын тухай ярьсан учраас хамгийн түрүүлж бичлэгтээ бас би таны зүрх сэтгэлийн эзэн болсон хайрын тухай сонсомоор байна. Хайртай гэр бүлийнхаа тухай товч танилцуулъя гэх үү. За маа. Манай дээр отхон зай гэдэг юм байгаа. Тий. За тэглгүй яах вэ? Тийм мэдээж цэргийн аль тэр дундаа хүчний байгууллагын хүн гэдэг тунчиг завгүй байдаг шүү дээ. Тэгэд ер нь их нартай хайртай гэж хэлж амжсан өнөөдөр өглөө. Өглөө би яагаад дуудаад өглөө 5 өнгөрөөр хэлсэн байна. За тэглгүй яах вэ? Тэгэхээр танд бас маш гоё гинтийн бэлэг ирсэн. Тэгээд хөтлөгч нь яг одоо гартаа бэлэг бол бариагүй. Гэхдээ маш гоё үн цэнтэй захиаг барьсан байгаа. Тэгэхээр одоо хоёулаа танд хаяглаж ирсэн сайхан хайрын захиаг хамтдаа уншихыг шаардлагатай боллоо. За тэгээд гэгээ хайрын баярын мэндийг танд дэвшүүлж энэ сайхан сүлийн үгсийг нэгэн эрхэм бүсгүй илгээсэн байна. Хамтдаа сонсъё. Хайртай ханда. Хэрвээ би чинь чамтай уулзраагүйсэн бол хайр ийм сайхан байхыг үзэхгүй байх байсан бизээ. Хайрлагдах ийм гоё байхыг ч мэдрэхгүй байсан. Хүн хүндэн ингэж уусцгийг харахгүй байх байсан бизтэй хань минь. Хэрвээ би амьдралаа чамгүйгээр туулсан бол хайрын дуг сонсолгүй өнгөрөөж, хайрын шүлгийг бичлгүй алхаж, хизээч хэн нэгнийг хүсэхгүй байх байсан. Чи минь манай гэр бүлийн хамгийн мундаг, хамгийн сайн аав бас сайн хань байдагт баярлаж явдаг шүү. Ямар ч муухан аш гаргасан үргэлж ойлгож байгаагаар минь хайрладаг чамдаа чин сэтгэлээсээ талархаж байна. Уурлуулж гомдоож байсан бол уучлаарай. Гигэн хайрын мэд хүргэе. Чамайгаа насан туршдаа хайрладаг чиний зүрх сэтгэлийн эзэн болсон гэргийн отхон туяа хөөхөн гурван үрсээсэн гэж сайхан хайрын захиа илгээсэн байна. Тэгээд одоо бас энэ удаагийн бэлгийг хөтлөгчөөр дамжуулж ш эхнэр нь цаг зав гаргаад бас бид бүхэнтэй хамтдаа ирсэн байгаа. Тэгээд хайр шингэсэн энэ сайхан бэлгийг гардуулж өгнө хэмээн би хажуудаа гэргийг нь урмаар байна. Эрдэнэ ер нь өмнө цэцэг авч ирсэн үү? Үгүй. Анхны цэцэг байх тийм. За тэгээд хань бас зориуд ийм гоё цэнхэр өнгөөр зориулал цэцгийн баглаа бэлдээ. Тэгээд бас бүр өглөөнөөс хойш нэлээд их тогтолж байгаа. Тэгээд хэдийн өөдөөс нь хараад зогсож байгаа ч гэсэндээ хэлэх үг дэндүү их байгаа бол хандаа хандаж гоё талархал төвшүүлдэг хөө. Хандаа хайртай шүү гэлээ да. Тэгээ яг тэгээд танаа энэ сайхан гэр бүл хайрын дэдийг хүсэн нэр үе. Тэгээд дутуу амьдралыг дүүрэн болгож дундуур бүхнийг бий болгохын төлөө өглөөнөөс оройг хүртэл үргэлж зүтгэж байдаг ханаараа чин сэтгэлээс бахархаж явдгийг бид бүхнээр дамжуулсан. Тэгээд Эрдэнэ баярын хэмээх хүрхэл сайн сайхныг хүсээд хайрын баярын мэндийг дахин хүргье. За баярлалаа. Асан борон дуслуу гисгий чин гойсон ахин чиний инээдэнд би хэцгааргүй дуртай надад өгсөн энэ хайр чин сэтгэлд минь ихшгэлнэ намайг үнсэн өрөөчин сананаас хизээж гарамгүй ийм сайхан ховогийн нобитгий